59 сартай хүүхдүүд бол 2 Орхон аймгийн хэмжээнд 6-аас 59 сартай нийт 9801 хүүхэд байна. Эдгээр хүүхдэд маргаашнаас эхлэн сум өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан өндөр тунт А амин дэмийг өнтөлбөргүй олгоно. Ингэхдээ 6-аас 11 сартай хүүхдүүд жилдээ 1 удаа А амин дэм уух бол 12-оос 59 сартай хүүхдүүд жилд 2 удаа уух заалттай байдаг байна. Нийтдээ сум байна. Орхон аймгийн хэмжээнд сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 4 сарын 27-оноос эхлэн 6-аас 59 сартай хүүхдүүдэд өндөр тунт А амин дэмийг олгож эхэлж байна. А амин дэм маань тосон дуустдаг бүлэгт багтдаг, амин дэмийн бүлэгт багтдаг. Үүнийг хоол хүнс тэжээлээсээ бол бид нэр өндөг, элэг, бууцай, лууван, шар хулуу, брокколи, чангаанз гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой байдаг. Орхон аймгийн хэмжээнд 0-оос 6-аас 11 сартай хүүхдүүд маань 1232, 12-оос 59 сартай 8569 хүүхэд байгаа. Энэ бүх хүүхдүүдийг хамруулахаар бид төлөвлөсөн байгаа. Ер нь жилдээ 5 сар 10 саруудад ер нь олгогддог. Энэ жилийн үед бол 4-өөс 9 сард жилдээ 2 удаа олгохоор төлөвлөсөн байгаа. 6-аас 11 сартай хүүхэд бол жилд 1 удаа А амин дэмийг уудаг. 12-оос 59 сартай хүүхдүүд маань бол жилдээ 2 удаа 4 болон 9 саруудад уунаа. А амин дэм маань маш өндөр ач холбогдолтой байгаа. Хүүхдийн хараа, дархлаа болон одоо халдварт өвчнөөс өртсөн сэргийлэх, суулгалт гэх мэт одоо ач холбогдолтой. Энээс өртсөн сэргийлэх ач холбогдолтой. Хүний хөгжлийн одоо нэг үе шатууд буюу хөхүүл, нера, бага насны хүүхдүүд маань илүү А амин дэмийн хэрэгцээ өндөр байдаг. Тийм учраас эцэг эхчүүд маань А амин дэмдээ идэвхтэй хамруулаарай хүүхдүүдэд. Өрхийн эрүүл мэндийн төв дээр очихдоо их хүүхдийн ягаан дэвтрээ мөн авч очиорой гэж хэлмээр байна. А амин дэм дутагдсанаар хараа муудах, дархлаа сулрах, амьсгалын замын халдвар, суулгалт зэрэг өвчнөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Иймд эцэг эхчүүдийг 6-аас 59 сартай хүүхдүүдэд А амин дэмд идэвхтэй хамруулахыг эрүүл мэндийн газраас зөвлөж байна.